Аймгийн болон сумдын баяр наадмууд эхэлж байгаатай холбогдуулан унаач хүүхдийн эрх ашигын асуудал хөндөгддөгөө. Эрхцээ орчны хувьд болохоор хүүхд хамгааллын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу уралдаанч хүүхдийн эрх ашигыг хамгаалж ажилладаг байгаа. Манай газрын зүгээс болохоор уралдаанч хүүхдийн бүртгэл, хүүхдийн аюулгүй байдал, уралдаанч хүүхдийн хувцас хэрэглэлийн стандартад хяналт тавьж ажилладаг. Мөн үндэснийх баяр наадмын тухай хуулиар уралдаанч хүүхдийн морь унах насны хязгаарыг тогтоож өгсөн буюу 8 буюу түүнээс дээш насны хүүхдээр морь унуулна гэж заасан байдаг. Мөн зөрчлийн тухай хуулиараа уралдаанч хүүхдийн эрх ашиг, аюулгүй байдал, амь насыг уяачин хариуцахгүй анхаарал хандуулаагүй тохиолдолд торгуулийн арга хэмжээ авахар ийм зохицуултууд бас орж ирсэн байна. Уяач та бүхэн 8-аас дээш насны хүүхдээр морь унуулах, уралдаанч хүүхдийн эцэг эх засрын хамгаалагчтай хүүхдийн эрх ашигын хамгаалсан гэрээ байгуулах, гэнэтийн ослын даатгалд хамруулсан байх, хамгаалтын хувцас хэрэгслийг бүрэн өмсгүүлэх, мөн эрүүл мэндийн үзлэгт хамруулсан хуудсыг заавал авчрах нэг бүртгүүлэхтэй. Мөн хүүхдүүд та бүхэн өөрөө хүсээгүй тохиолдолд заавал морь унах шаардлагагүй, зөвхөн өөрийн хүслээрээ морь унаарай гэж зөвлөх байна. Мөн эцэг эхчүүдийн анхаарал хүүхдүүдийнхээ санал хүсэлтийг сонсох, хүүхдтэй амралт чөлөө цагийг гаргаж өгөх, морь унахыг зөвшөөрж байгаа эсэгтэр хүүхдүүдтэйгээ ярилцчээж, эцэг хүүхдүүдтэйгээ хоорондоо ярилцчээж зөвшөөрлөө өгөөрэй гэж хүсэх байна.